Марокко кинонд яваад одоо нөгөө зэрлэгүүдийг хүлээх үү гэж кино тийм тэрийг одоо бид ингээд Гана Англид байдаг тэр жүжигчин юмхтэй бид зохион байгуулсан. Өөрөөсөө хариуцаж. Тэгээ явахдаа жишээ нь би их сэтгэл өндөр явсан. Одоо энэ дэлхийн зэрэглэлийн жүжигчтэй ажиллах нь байна, тэ. Johnny Deppтэй ажиллах нь, Роберт Паттинсонтэй ажиллах нь байна. Марк Райлианс гэж Спилбергийн киногаараа Оскар авсан тийм академийн гишүүн жүжигчтэй ажиллах нь байна ч гэх юм уу. Тэгээ үнэхээр юм нэг өндөр хүлээлттэй тийм явсан. Тэгээд очоод тэр дэлхийн том киночтой цуг ажиллаад ингээ яхад өөрийнхөө их дутуу байгааг олж харсан байхгүй юу. Ер нь бол яг шудлуухан хэлэхэд би тийшээ явж ирээл нэлийн сагсуурах шинжтэй явсан. Би ч одоо ийм юмд явж шүү дээ. Одоо ингээл намайг ирэхэд ингээл баахан яриа мараа авах бах таач гэдэг юм уу те. Ер нь байх таач байх та. Ер нь бараг л юу ярихаа бэлдээд л те. Ингээд эндээс явахдаа ирээд юу ярихаа бараг бодоод л явсан. Тэгээд тэндээс ирэхдээ би ингээд найз нөхөд ойрын хүмүүс рүүгээ намайг ирэхэд ингээд бид нарыг ингээд ирэхэд сэтгүүлж мэтгүүлж бити байлгаарай. Ерөөсөө хэрэггүй шүү чимээгүй ингээд ирж ин ч гэж яагаад яах вэ? Яагаад гэвэл одоо энэ том киноны ингээд нэг хэсэгт ажиллаад ирэхдээ би өөрийнхөө маш их юм дутуу байгааг ойлгосон. Дутуу байгааг. Тэгэхээр жоохон хичээх хэрэгтэй, өөрийгөө нэлээд дайчлах хэрэгтэй, өшөө боловсрох хэрэгтэй гэдэг бодолтой ирсэн. Тэгээ тийм болохоор ингээд нөгөө энэ тэнд ярьслага яриа өгнө гэхэлэр миний дотор нөгөө чи чин дутуу байгаа шүү дээ гэдэг юм байнга байгаад идэг болохоор би нэх ингээд ярьж хөөрөөд суугаад те ингээд тийм юмд жоохон тийм дуртай биш. Тэнд жоохон чамлсан өөрийгөө тий. Та ер нь хэр өөдрөг үзэл бодолтой хүн бэ? Би ер нь аль нь байгаа шүү. Хүндрүүл бас хүндрэн нэг санаа зовоод ингээд яхахлаар одоо манай энэ өсвөр насаа 90-ад онд үдцсэн хүүхдүүд чинь бол ингээд хүүхд багтаа нөгөө санаа зовх ёсгүй юмд санаа зовж байсан хүмүүс байдаг. Тэ ингээд хоол монд ингээд тийм болохоор нэг тийм суйртай болов. Ер нь нэг юмд жоохон санаа зовх гээд байдаг. Өөдрөгийн хувьд бол өөдрөг сайхнаар хардаг. Одоо сурч эзэмссэн мэрэгчлэр бол их хожуу бүх зүйлсүүд рүү орсон те кино найруулагчийнхаа хувьд ч тэр жүжигчнийхаа хувьд ч те. Гэхдээ яг нөгөө нэг одоо нэг хүний нэг тийм зурагдсан хувь тавилан гэж ярьдэн шүү дээ. Бид нар итгэдэг үү те. Би яг тэрийг танаас тодруулахыг хүсэж байсан. Яг тэгэхээр нөгөө болох ёстой цагтаа болдог. Хоёулаа шатаа бүр битүү зөөрлөлтэйгээр ярилцлаганд өрнүүлээд болох ёстой юм яг болох ёстой цагтаа болдог гэдэг нэг тийм одоо зүйлд итгэдэг төрлийн хүн болж таарж штэ тий. Тийм би тэрийг нөгөө итгэхийг хүсдэг хүн байсан. Итгэхийг хүсдэг. Тэгээ би мэдээж одоо энэ урлагийн сургууль төгссөн урлагийн мэрэгчлэлтэй тэгээ би өөр юм хийгээ яваад байдаг те. Ингээ яхахлаар манай ихнэр их ухаантай хүн одоо орчин цаг чинь нөгөө ихнэрээ магтжээ гэдэг болсон гэсэн шүү дээ. Намайг тэгээд тэгсэн чи өөр салбараас мөнгө олоод тэгээ мөрөд юу н одоо энэ хамаг хүсэлт мөрөдөл чинь сарнин алгавал үндсэн юундэ байна. Тий. Яг тэгвэл би одоо өөр салбарт ажиллаад ингээл яг нэг жижиг бизнес хийгээл те. Ингээ яваад байгаа хэрнээ энэ киноны натур эргэлтч гэдэг юм уу те. Автопарич гэдэг юм уу те. Имийг ер нь л тасалдаггүй. Очдог. Тэгэхээр ихэнх хүсэл тий ажиллаа бол өөр газар хийчихэд тэгээ өөрөө яг байх дуртай газар нь тэгээ тэнд очиж суучдаг тий ингээ тэгээ манай ихнэр чи тэгээ одоо хоёлаа ингээ ярьжсэн санаж нөгөө төмөр замын ингээ дарк ташаар баринд нэг өрөө байр түрээслээд ингээ анх гарч явахдаа хоёлаа амьдралд шунахгүй нэг өрөө байртай яг энэ шиг тий тэгээ нэг жижигхэн машинтай тэгээд ихнэр маань дөөрийн театрт ингээ тэгээ хүүхдээ олсон цэцэрлэгт өгөөл сургуульд өгөөл те ингээл яг өөртөө юм ингээл өөрсөндөө болсон амьдрал багтал хангалттай ингээл тэрийг хоёлаа мөрөөдөл гэж ярьж байгаа. Тэгээ ихнэр маань тэр мөрөөдөл маань бол ингээд давцсан байх шүү. Тийм тэгэхээр чи зүгээр ингээд хүсчихвэл тэр юугаа хий.
би чамайг ингээ илүү сайхан амьдрал өг гэж шаардахгүй гэдэг. Тэгэл ер нь гинтл болсон шүү дээ. Би барилгын салбар малбарт хүртэл ажиллаж байсан. Тэгээ өөрөө нэг жижиг бизнес хийгээд явжсэн. Тэгэл гинтл болсон шүү дээ. Миний одоо тэр хийжсэн бизнес дампуураагүй. Тий. Зүгээр л өөрийнхөө хүслээр болсон. Тэгэхээр таны эхнэр бас үнэхээр яалтчгүй нэг урлагийн хүн гэдэг утгаараа тэр мэдрэмжийн хувьд ч тэр те яг нөгөө энэ хүн юунд илүү дуртай байгаад байна гэдгийг олж харж таныг бол гээгүй байсан бол та магадгүй тэгээ явж байгааг үсэхгүй юм байна те. Тий, нэг намайг тэгдийн чи айгу аз жаргалгүй байсан гэд. Зүгээр л ингээ хөөрхөн мөнгө олждаг залуу болцсон. Тэгсэн мөртлөө айгу аз жаргалгүй байсан гэд. Тий, тэгэл одоо 16 онд анх итгэл. Тий, сургууль төгснөөс хойш 14 жилийн дараа. Тий. Би сургууль төгсөд бол нэг 5 жилийн дотор асуудлаа зэгцлээд явна гэж уран бүтээл рүү тэгж ингэж яваасаа өөр тийшээ явсан. Тэгсэн тэр маань 14 жил болсон. Та ер нь хаана яг хүүхднасаа багнасаа өнгөрөөсөн байдаг юм бол? Би одоо энэ хууч нэг улаан паспортоо би одоо айгу дээр үеийн хүн юм байна. Айгу ирээд он цаг үеийн шилжилт бэлжилт гэлээ тэгснэ. Хүүхд насаа ярихын тулд улаан паспорт яриад л. Тэг ми паспортын дээр тийм байсан юм нөгөө төрсөн газар гэдгсэн чинь Улаанбаатар хот Партизан сангийн аж ахуй арга үнэтэй барьгаад гэж. Энэ надад их өөрт их ингээд тухайн үед юм паспорт хөнд үзүүлэх их дургу ичээд яг юм хотынх баймаар байгаа гэдэг. Чи хот дотор яагаад Партизан сангийн аж ахуй байж байгаа юм бэ гэлтэй. Тэр нь юм арга үнэтэй барьгаад гэдэг. Тэгэхээр би нэг юм барьгаадын төвийн хүүхд болчих гээд байдаг. Хотын төвийнх биш аль. Тийм биш болчих гээд ингээд. Тэрэндээ хичдэг байсан. Тэгээ би нөгөө гүнтэд төрсөн. Гэхдээ одоо их гоё ингээд. Тэгээ би өөрийгөө гэдэг байхгүй. Би Маугли шиг ингээд ойд. Тэгээ манай аав ээж нь энэ санзаад тээвэрчнүүдийн амралтанд ажилладаг. Тэгээ өвөлдөө энэ санзаа чинь цас их боогддог байсан. Яг энэ хуураа мухар хаваар ингээд боогдчихдаг. Тэгээ бид нар чинь нөгөө цасанд боогдчихлоор нэг юм агенттай тэр маань бас ингээд бараа мараа тасарч үе гарна. Тэгээ яхалаар одоо ингээд цай майгүй болох юм бол хажуудлынхаа ойроо ороод ансны навч түүгээд цайны оронд буцалгаж уух ч гэдэг юм уу. Ингээд бид нар одоо нэг хүн төрлөختний нэлээд өмнөх нүүдэл рүү тэр шилжиж мэдж амьдрдаг. Тэгээ би нөгөө Маугли шиг л ойд өслөө штэ гэдэг байхгүй тий. Таны ер нь яг анхны уран бүтээл жүжигчнэрээ ажилласан уран бүтээл юу юм бол та би ер нь миний бүх юм их хаана эхэлсэн штэ. Аха тий. Би одоо энэ одоо би нэг түрүү нэг цогсон яасан. Одоо аав ээж маань тэр нийгмийн шилжилтэнд одоо бас хоцорсонгүй гэх. Аха. Тий. Тэгээ өөрөө одоо сургууль соёл төгсөөд шууд амьдрал дээр гарчих гэхлээр орон гэр эндээс өксүүлээд тий. Тэгээ ер нь яг амьдралыг ингээ ирээдүгөө харахаар ямар ч ирээдүй байхгүйсэн. Ерөөсөө байхгүйсэн. Би одоо ийм ажлыг тэдний өрөөний цалин авах юм байна. Тий. Гэтэл би одоо түрээсийн байранд амьдруул ингэх юм байна. Тэр нь гэтэл би хизээ ингээ орон гэртэй болох те. Хизээ ингээ биний амьдрал яг амьдрал болж ирэх юм бэ ч гэдэм юм уу ингээд тэр мэрийн төсөөлөхлөөр их хол их харанхуй байсан. Тэгэхээр би яг ингээд төгсөөд шууд энэ киноныхаа салбарт ингээд ажиллана гэдэг их жоохон тгий санагдчихсэн. Тэгээ би ер нь надад одоо тухайн үед нэг юм амьдралаа зэгцлэе гэдэг бодол төрсөн. Тэрнийхээ дараа би 50% жуу ингэж нөгөө ажиллаа хийндэл гэж тэгсэн чи харамсалтай тэр тийм хурдан зүйл байгаагүй. Өнөөдрийн одоо ажиллаж байгаа дурсамж хийж байгаа энэ ажил мэргэжилтэд яагаад татагдан орсон юм бол яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм? Тэр цэг нь хаан тавигдсан юм бол бидний чи хүүхэд байхад нөгөө ганцхан телевизтэй байсан шүү дээ. Үндэсний телевиз. Үндэсний олон нийтийн телевиз. Нэгэн телевизтэй. Одоо ингээ ухраан ч гэдэг юм уу те. Ийм юу байдгүй. Тэгэхээр нөгөө киноны хэрэгцээ бол бүр асар ховор. Хаяал нэг. Тий, оройд нэг кино гарна те. Гэхдээ ингээл дандаа л Орос кино л гарна. Эсвэл Монгол кино гарна. Ингээл Орос Монгол кино л ээлжлэл гарна. Тэгэхээр нөгөө юм видео кинонууд айгу хөгжиж исэн юм приставкаар зурагтаар гаргадаг.
Тэгээ тэрий чинь бас ингээд нөгөө мөнгөгүй хүмүүс чинь хамгийн гоё ярдгийгаа оруулна. Дараа нь эргэлдээ. Тэрий чинь ингээд дундаа ангиж жагаад бүр хизээч орохгүй хүүхдүүд байна. Яг тэгвэл ярианы чадвар муутай гэдгээрээ чадвар сайтанууд нь хуруудаж муруудаад те. Тэгээд дундаасаа мөнгө босгоод нийлүүлээ тэр нөгөө кинонд оруулна. Тэгээ ингээд дуустал нь гадаа нь хүлээн. Тэгээ кино үзээ гараад ирсэн нь шууд гарч ирээ ярихгүй шүү дээ. Энд чинь яг нөгөө киног театрт үзэх ёстой гэдэг шиг яг юм сонсоход тухтай орчинд очих хэрэгтэй. Бас орчин гарсан үзсэн нь ямар байна гэдэг. Зааст янзын гэлтэн. За явцгаая гээл. Тэгээд нэг юм цэцэрлэг мэцэрлэгний ард мард очоод тэгээ яг ингээд бүгд юм театр дуу гэмшгэл үзэн шүү дээ. Ерөнхийдөө ингээд нөгөөх маань ингээд ярина. Ярьж өгдөг. Тэгээд тэрэнд бол би тэр хурууддаг хүмүүсийн тоонд байсан. Боёо нөгөө киног ингээд сайн ярьдаг хүмүүс. Тийм тэдний тоонд байсан. Тэгээд тэр азаа үзэж орж ингэж гарч ирж ярьдаг те. Тэгээ яг гоё штэ тэр чинь амар гоё. Тэгээд нөгөө нэг л хүн үзээд өөрийнхөө ойлгочихж байгаа ш. Тэр чинь одоо ямар ч потенциалтай байж болно кинонд туртаач гэсэн те. Тэгээ киноноос ингээ ямараар ч ойлгож болно. Тэгээд тэр хүний ойлголтоор бусд нь яг тэр киног ойлгох хэрэгтэй болж байгаа. Дээрээс нь нөгөө ярьж байгаа хүний сэтгэл хөдлөл бас орчихно. Жохон нэммээр санагдвал нэмчин кинонд байхгүй өнтер гэдэг. Ер нь яг манай үеийнхэн донд бол тэр их нөгөө кино руу ингээд нэг юм бүлэг найзууд байлаа гэхэд тэрэн дотроос цойлж сонирхох өнтер гэдэг нь тэр нөгөө төлөөлөн кино үздэг хүмүүс илүү их тэр татагдсан тий байдаг талтай. Жохон бахтай яагаад чи ингээл цагдаа болно гэж их боддог хүүхдээсэн ингээл хэрэг мэрэг мөрддөг гэл. Тэгээ бодглохлоор би хүүхд байхдаа бол ингээл кино хийдэг хүн болно гэж бодож ирсэн юм уу сайн санахгүй байна. Гэсэн чинь манай ээж тэгдэг. Миний хүү чинь угаасаа киноны хүн байхгүй юу та. Хичнээн шүнийг тэр нийтийн барьны галтгооны өрөөнд найзуудаа тойруулж суулгаад те би хэрэг ингэж мөрдөнө гэдэг ингээ мөрдөгч болно гэдэг тэгж байгаа мөртлөө яа кино шиг ярддаг ингээ. Тэгэл 10 жилийн сургуулаа төгсөөл ямар ч эргэлзээгүйгээр 10 жилийн сургуулаа төгсөөд би Тарханд төгссөн. Тарханы 1-р сургууль. Тийм тэгээд ирсэн чинь би нэг их сургуульд орч чадаагүй. Яагаад гэвэл тэр үед ингээд манай амьдрал бас арай болохгүйсэн. Би айлын том хүүхэд тийм. Тэгээд хэцүү нэг жоон тиймэрхүү байсан. Тэгсэн чинь манай энэ ярамгийн сургуулийн бид нар нөгөө төгссөний дараа 100 уулзаад тэгээ нөгөө манай ярамгийн чинь дуулгалын хэрэг дээр л очичдгийн шүү дээ. Тэгээл голынхаа хэрэг дээр очиод хин ямар сургуульд орсон яасан гэл ингээл тэгсэн чинь тийм мойс ийм ёо тийм гадаад хэлнэ ийм юунэ гэдгсэн чинь яг чи би нэг уйлчижээж үлээ. Бүр нэг юм бүхнээс хоцрогт ингээд орхигдсон санагдаад ингээд тэгээ маргааш нь энэ Мишель Экспо ч 5 эрдэнэ гэдэг түүхийн үеийн зах байсан юм да. Би юу дээр хүн юм шиг байна. Юм ярихлаар дандаа тийм байсан юм да гэдэг. Одоо байхгүй болсон. Тэнд нөгөө чэнж ахнар махнар дээр очиод надад нэг 25,000 төгрөг хэрэгтэй байна гэд. Би сургуульд орох хэрэгтэй байна гэдгсэн чинь 25,000-аар сургуульд орно гэж юусэн гэж. Гэхдээ би 25,000-аар курс суучих юм бол ажил хийгээд тэгээд жил ингээ мөнгө цуглуулах юм бол сургуульд орж болж байна гэд. Тэгээ би нэг зөөгч бариманы курст орж ирсэн. Тэгээд тэр нэг 45 хоногийн үетэй. Тэгээ би тэр намар 98 оны намар ажилгүй болчиход байжсэн. Солонгос ресторан зөөгч аавна гэд зар авахлаар нь очив. Тэгээ би нөгөө яармагт гэртээ болохоор өглөөр түрээд ирсэн чи үдээс хойш зэбэн ирж ажилд яана гэл манай ээж намайг аль босчих гэл ингээл явуулж байгаа шүү дээ. Тэгээ миний өөрийн одоо тухайн үед одоо миний хамгийн том бахархал бол миний 10 гэрчлэгээ байсан. Яг нэг өөрийнхөө чадлаар яаж одоо тэрнээс өөр надад тийм хүнд үзүүлэх тийм гавьяа байхгүй. Тэгээ хамгийн том юм нь л одоо би өөрөө 10 төгсч чадсан л гэдэг юм юм. Би хаашаа ч явсан 10 гэрчлэгийг хармалж явдаг. Тэгээд тэр солонгос ресторан зөөгчөөр явсан чи зэбэн байхгүй өдөөс хойш ирнэ гэсэн би яармаг эргэж харих тийм боломжгүй байсан. Тийм хол учраас. Тэгсэн замынхын хойдолд Түүх салбарын театр дээр олон хүүхэд бужигнаад
ингээ очисон чинь урлагийн сургууль шалгалт авч байна гэдэг. Тэгээ би нөгөө тэрэнд бэлдэж байгаагүй учраас зарим юм би ойлгохгүй одоо этюд монолог гэж юу юм бүү мэдгэхдээ нэгдүгээр шат нь яг урлагийн үзлэг шиг санагдсан байхгүй юу. Одоо тий ингээ хүүхдүүд чинь урлагийн үзлэгт ордог шүү дээ. Би ч гэсэн ингээл бүх урлагийн үзлэгт ингээ оройлон ордог анги дотроо. Тэгээ нэгдүгээр төвөрт нь л орчоо уйдж яхахлаар ингээд тий урлагийн үзлэг. Хоёр дахь нь угаасаа миний мэдэхгүй юмнууд юм байна гэдэг. Тэгээд тэнд орсон. Тэгээд тэнд бол би их сайн байгаагүй. Гэхдээ намайг их өндөр тэнцвүүлээд ингээд аваад үлдсэн. Тэгээд тэнд би одоо багш нартайгаа танилцж ирсэн. Тэгээ одоо энэ Монголын нэрт найруулагч Ич урлагийн Нямгава гэж юм. Тэгээ миний төлбөрийг төлж. Тэгээ би одоо ингээд тэнд нэг яг энийг яривал их урт түүх болох гэдэг. Тэгээ би нөгөө тэнд яг тэр шалгалт малгалт өгж явж байгаад эргээд нөгөө ажилдаа очисон чинь аль үшээ ирээд шалгаруулаад явцсан байсан байхгүй юу. Тэгтээ би маргааш нь эрэхтэй Солонгор руу театр руу ирсэн. Өргөжлөл шалгалт өгөх гээд. Тэгээд тэнд тэнцчээ дараа нь би нөгөө хүүхд болохоор сэтгэл хөдлөөд олон хүүхдүүдтэй танилцаад гоё санагдаад тэгээд тэнцээд тахлаар гоё санагдаад тэгээд энэ ТV коктейл хамтлагийн жүжигчин Цомоо надад их тус хүргэжсэн. Тэр миний мэдхгүй юмнуудыг ингээ зааж өгч мөгчтэй. Чи ийм юмыг ингэж хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ Орсныхаа тэнцчлээ гэдэг бүтэн тэнцчлээ гэдэг хариу авсныхаа дараа надад мөнгө байхгүй гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ тэрийг багш нарт үннээс би үнэндээ одоо ажилд орох гэж явж байгаад ингэчлээ. Сонирхолтой санагдаад. Гэтэ би одоо ийм яг. Тэгээ тэр үед багш маань одоо уулзч. Тэгээд одоо 2 дугаар курсээс би театрт туслах найруулагч болж цалин авдаг 32,000 төгрөгний. Төлбөрөө төлдөг. Тийм тэр маань төлбөрлөө ингээ шилждэг. Тийм тэгж төгсөн юм. Би одоо энэ Нямгава гэж хүн миний найруулагч манай багш. Тийм энэ хүн миний амьдралыг одоо яг алганы хоёр тал шиг оронгоор нь эргүүлсэн гэж боддгийг. Боддгийг ч яг тийм л юм болсон. Тэгэл одоо энэ урлагийн замд орсон да. Би бол одоо жишээ нь яг таныг за яг одоо итгэл орон сайхны киног бол ингээд мэднэ үзсэн. За тэгээ найруулагч нь ямар хүн бэ энэ дээрээ гэд ингээд одоо тохоо бүртээ бол мэдээж ингээд айхтар анхаарал хандуулаад ингээд авах боломж байхгүй. Тэгээ би болохоор таныг жүжигчин гэдгээр нь угаасаа би ч гэлтгүй хүн болгон илүүтэйгээр мэдчихэ. Ялангуяа энэ сүлд гарцаас хойш бол одоо гэлэг жүжигчин гэдгээр ингээд харж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь гарц гарахаас өмнө таны хийсэн уран сайхны кинонууд за тэгэл ингээл одоо хийгдэж байгаа кинонууд гэдээ ингээд бодоод үзэхлээр чинь жүжигчин найруулагч байдаг яг юм бас нэг юм одоо хувилбарууд чинь бол их цөөхөн шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэдэг яг таны хүсэж сонирхсон нь жүжигэн юм уу найруулгын юм уу гэдэг дээр бас яг ингээд огтлцоод эхэлчихэж байгаа байхгүй. Гэхдээ одоо яг хаа ингээд яг албан ёсны бүртгэлтэй дипломоор гэвэл би жүжигчний дипломтой. Бас сургуульд анх орсон нь жүжигчнээр орсон. Тий. Тэгээ 2 дугаар курсээс одоо урлагийн гавьяа зүтгэлтэн Ичи урлагийн Нямгава гэж манай багш тий. Багшийн дээр гээд хүүхд залуучдын театрт туслах найруулагчаар жинкэлж тэгээ багшийнхаа өрөөнд яг л нарийн бичих шиг суудаг. Тэгээ ерөнхийдөө л 2 дугаар курсээс анги сэлгсэн гэх юм уу да. Солисон гэх юм уу. Тэгээд дараа нь тий цалинтай оюутан байсан. Орлоготой. Тий. Тэгээд тийм. Яг ажил мэргэжлийн шаардлагаар найруулагч үгүй би сургуульд орохоос өмнө найруулагч хүн яг юу гардаж хийдгийг мэддэггүй байсан. Тий. Тэгээ ингээ хүмүүс чинь тийм байж таа ингээд би одоо ихэнх хүмүүс яг тийм одоо бол их энэ мэдээлэл их өргөн болчихж тэр үед чи ямар интернет ингэж юм байх судлаад байх юм байх. Тий. Ажил мэргэжлийн онцлогийг ингээд тодорхойлсон ном сэтгүүлч байдаггүй байсан. Үнэндээ бол тий. Тэгэхээр ингээд найруулагч нар гэдэг тэгэхээр нэг тийм ааштай ууртай тэгсэн мөртлөө ингээ удирдаад байдаг. Тэгтээ яг юу хийдгийг ингээ сайн мэддэггүй байсан. Ямар ч байсан ингээ хариуцаад л кино хийдэг юм байна, найруулаад л тэ. Гэхдээ миний ойлголтоор ийм мундаг жүжигчд байхад эднэрт
одоо ингээд жүжиглэх тоглохын зааж өгнө л гэж лав байхгүй гэлтэй. Тэгээд тэр камер бариад явж байгаа хүн байгаа бол тэр найруулагч камер бариа явахгүй нь ойлгомжтой гэнэ. Тэгэхээр яадаг юм бол доо нэг юм менежер юм болоо те нэг энэ хавцааны л ойлголттой байсан. Тий. Тэгэхэд нөгөө хүүхдүүдэд чинь бол жүжигчд их гоё штэ ингээд бүх юм хүний нүдэн дээр байна те. Тэгэл юм янзын дүр тойрч юм. Энэ нь их сонирхолтой. Тэгэд орсны дараа надад энэ найруулагч нь бүр үнэхээр ийм сэтгэл татам мэрэгчлээ байсан. Тий. Энэ миний ингээд багшийнхаа туслах багт дараа хэдэн жилийн өмнө сууж ясан ширээ. Тий. Би ингээд жоохон хөвгт байсан байна. Хэдэн настайдаа та ширээн дээр? Би ер нь бол 17-тай оюутан болсон. Тий, 2 дугаар курсээс ихэр нэг 18 юм уу да. Тий. Тэгээ ингээ багштай би чи яг л ингээл хан руу хараад суудаг байсан. Цэвэрхэн цэмцгэр суудаг байсан юм шүү. Зураас морис бар байхгүй шүү. Тий. Харандааны үзүүр цэцгийн тоос гэдэг ингээ бүр ямар байх хэвээр над тэлтгүүлтэй манай багш гэхдээ тэрийг мэдрүүлээд идэв. Биеэрээ үлгэрлээ. Тий, би ч өглөө орж ирж багшийнхаа харандааг үзүүрлэн цэцгнүүдийн тоосыг арчин гэл. Тэгээ ингээд одоо надад ингээд камера байдгийн ингээд эдгээр бас мөн үү? Тий. Энэ бодо модч бүр ингээд тэр чигтэлтэй. Солонгосын кинонуудад одоо жишээ нь бүр яг хуулиараа одоо нэг ангид ч олон ангид ч киноны тичнээ хувьд нь үндэсний хоолн заавал орох хэрэгтэй байдаг гэдэг үр тийм заалт байдаг гэж ярьдэн шүү дээ тийм. Тэрэн шиг ерөн зүгээр яг Монгол кинонд заавал тийм юм орсон байх хэрэгтэй гэдэг одоо тийм дүрм журмын юм байдаг болов. Жишээ нь та найруулагчтай тийм. Та кинонд одоо Монгол ах Монгол өв соёл гэдэг юмнаас заавал ийм юм байх хэрэгтэй гэдэг тэрийг шингээхийг оролддог тийм зүйл байдаг уу? За манай киноны одоо тийм заалт дүрм журм гэж бол байхгүй. Яг заагаад өгсөн тийм. Тийм юмыг заавал шингээх хэвээр, ийм юмыг яах хэвээр гэж байдаг. Гэхдээ миний нэг баримталдаг юм байдгийг. Би одоо миний кинонд нөгөө ийм үгээгүй ядуу гэр орол гардаггүй. Тийм би одоо ингээд бас яг хав тодорхой хэмжээний энэ ч одоо кино бол соён гэрүүлэх бас зорилготой. Зарим хүн бол киноноос ямар нэгэн ухаарл авах шаардлагагүй зөвхөн тархиа онтраагаад цаг 30 минутын те стресс тайлах юм хэрэгсэл гэж үздэг. Зарим хүмүүс бол тодорхой хэмжээний одоо санал дэвшүүлэх ёстой гэж үздэг те. Тэгэхээр би бол кинонда миний кинонд гэр хороол гардаг. Гэхдээ энэ хашаандаа цэцэг тарьсан байх ёстой ч гэдэг юм уу те. Цэцэг аж ахуйч. Тэ эдний хаалга нь их гандцсан байж болохгүй ч гэдэг юм уу те. Тэгээ зүгээр би өөрөө юу гэж боддгоо гэхээр хүмүүс нөгөө тасаж болохгүй гэж энэ байдалтай тий. Тэгэхээр манай гэр хороол гэхээр одоо ийм хашааных хоорондынх нь займх замбраагүй хашааных нь банз өгөр саарлуулсан хаашаашуулсан тий. Иймэрхүү байдал их нийтлэг харагддаг. Тэгэхээр би хүмүүс киноноос хараад ялгаагүй л миний хашаатай адилхан хашаа. Миний байштай адилхан байш. Ялгаагүй л нэг газар байна тий. Ягаад нэг 5 мод суулгачиж болохгүй гэж. Ягаад нэрээ нэг ядаж хашаа орондынхон зайг нэг эвтэйхэн цэгцтэй болгож шахчихж болохгүй гэж гэдэг юм уу тий. Нэг тийм юм төрөөсөл гэж боддгийг тий. Тэгэхээр гэр орооллыг их ядуу тэнд ирээдүй байхгүй мэт харагдуулах дурггүй. Яа манай хотын одоо ихэнх талбайг эзэлж байгаа гэр ороол. Тэгээд тэнд одоо мод цэцэг тарихч гэдэг юм уу. Тэгжиж бид нэр бас нэг арай өөр харагдах болов. Уран бүтээлч хүмүүс ямар нэгэн уран бүтээлээ төрүүлэхдээ санаа сэтлээ янз янзын аргаар л олон талаас л олж авдаг байх. Яг таны хувьд ярих юм бол ямар нэг уран бүтээл хийгээд төлөвлөж эхлэх тэр санаа хөвчлэн ямар үед хаанаас гардаг юм бол хаанаас гард юм бол доо гэж. Би одоо ингээд нэг нэлээ хэдэн төсөлтэй юм. Тэгээ бүгдэнд нь нэлээд цаг хугацаа зарцуулсан. Цаг хугацаа зарцуулсан. Гэхдээ
Гэхдээ тэднийг одоо ингээ үүссэн энийг л ер нь юм болгоё дооч гэдэг юм уу, энэний тухай хийч гэдэг юм уу гэдэг дандаа өөр түүхтэй, өөр шалтгаантай байгаад байдаг те. Гэхдээ ерөнхийдөө бол мэдээж өөрт нэг юм эмзэг санагдсан. Өөрт. Энийг л одоо нэг ингээд хэлчих юмсан ч гэдэг юм уу, дуурч юмсан ч гэдэг юм уу, эсвэл одоо энэ их өмөрмөр юм даач гэдэг юм уу те. Тэгээд тэрийг ингээ аваад үлдчихсэн юм шиг байгаа. Тэрнээс одоо би өдөр тутам ингээл маш олон түүхийг ингээл мэдээлэл дунд л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр болгоноо ингээд бүтээл болгонч гэдэг юм уу, ажил болгонч гэдэг юм уу гэхгүй байхыг бодоход тэднэр дотроос нэг нь ингээд илүү эмзэгэл төрүүлж үлддэг юм шиг байгаа. Тэгэл тэрийг шүтдэг. Гарамханд найруулагчийн кинонуудаас зориг киног ер нь бас их олон хүн үзсэн байх гэж би хувьдаа боддоо. Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь юу гэхээр зориг киног одоо гарахыг нь хоригдж исэн гэж мэдээлэл нэг хэсэг явуулсан. Тэр ямар нэгэн тийм улс төрийн юутай холбоотой юм уу? Өөр шалтгаанаар юм уу? Яагаад ер нь киног хоригдж исэн бэ? Одоо энэ яг энэ зуунд бас нэг тийм кино гарахыг хоригддаг тийм үзэгдэл байна. Гэхдээ яг хөө тэр ийм болсон баха. Би одоо тэр сайн цаад юм сайн мэдхгүй. Гэхдээ хориглоно гэдэг нь өөр амар сонсогдож байгаа зү тэ. Хориглоно гэдэг нь зүгээр татгалзах гэвэл бас нэг өөр болчиход байгаа. Тийм. Гэхдээ яг тэр үед уг нь 19 онд бид нэр ингээ хийж гаргана гэжсэн. Тэр бас тэг юм их жижиг шажиг юмнаас их болчдөг штэ. Нөгөө тархны зам хуулаа хийцэн бид нэр тарханд хийжсэн. Тэг тийш нөгөө хамаг юм тээвэрлж чаддгүй. Тий. Тэгээ сунжирцсан байхгүй. Тэгээ сунжраад 20 онд гарсан. Тэгсэн чинь сонгуулийн жил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотор нь юм цаг үеийн үйл явдал мөн улс төр эрх мэдлийн үйл явдалтай тий. Тэгээ яхахлаар яг сонгуулийн өмнө бол тохиромжгүй гэж үзэж байна гэд. Тэгээд татгалцсан. Тэгээд бас нэг 20 хэдэн телевизээр гаргана маргана гэсэн гэрэмэрэ байсан юм шиг байна. Тэгээд тэр гэрэмэрэн цуцлагдсан. Тэгээ яг миний хувьд одоо ингээ бүтэн жил тэр кинонд ингээ цаг хугацаагаа зарцуулсны дараа сошиалар киногоо үзэх бол үнэхээр хэцүү юм бэл. Үнэхээр ингээ гарч байгааг энтэй ингээ харах бол нөгөө театрт л гарна гэж бодож ирсэн юм чинь тий. Яг тэр тэгээд тийм хоёрын хооронд юмнаас бас айгу тийм юм болдог байхгүй юу? Ер нь жишээ нь дархны зам хуулцсан гэдэг тэр нэг кино бүр жил болж байна. Юм материалаа зөөж чадахгүй тий. Тийм юм болсон. Ер нь одоо жишээ нь ингээд кинонууд дээр чинь өрнөж байгаа за нэг кино нэг цаг 30-аас 2 цагийн хооронд үргэлжлэе гэж бодоход тухайн кинон дээр за гол дүр дээр нь жишээ аваад үзэхэд яг тэр хүний л ингээд амьдрал гэж өрнөж байгаа процесс ингээд байдэн шүү дээ тий. Тэгэхээр магадгүй зүгээр ингээд бүхэл бүтэн хүний амьдралыг яг ингээд цаг 30 минутанд тааруулж зохиолыг бичихч гэдэг юм уу яг найруулгыг хийнэ гэдэг бол мэдээж нэлээд ухаан шаардсан яригтай ажил байдаг баг. Гэхдээ тэрийг ер нь яг ингээд одоо жишээ нь ингээд кино болгож бүтээл болгох тэр процесс цаг хугацааны процесс тэгээ эсвэл тэр сэтэл санаа гэдэг зүйлсүүд орж ирнэ гэдэг өөрөө бас их тийм энгийн юм шиг хэрнээсээ ингээд нэг тийм бурхны өгөгдөл юм шиг тиймэрхүү тохиолдлуудыг бас нэлээд ярьдаг шүү дээ найруулагч зохиолч нар. Тэгэхээр таны хувьд одоо жишээ нь зориг гэдэг кинон дээрээс жишээ аваад үзэхэд те энийг одоо хийх тэр учир шалтгаан нь юунаас ихтэй байдгүй ч гэдэг юм уу? Яг учир шалтгаан гэхээсээ илүү нөгөө зохиолыг хэрхэн эхлүүлэх вэ гэдэг чинь хов хоосон шүү дээ те. Хов хоосноос ингээд бүтэн хүний амьдрал, олон хүний амьдрал ингээл цаг үе дуурна гэдэг. Би ингэж боддог байхгүй юу? Зөвхөн кино биш. Тэгэхээр яг тухайн нийгэм ямар байна? Энэ бүх урлаг тийшээ чиглэдэг. Уран зурагч бай, киноч бай, дуу хөгжимч бай. Нийгэмгүй дүр гэж байхгүй шүү дээ. Тий. Нийгэм дотроос л гар. Тийм бүх дүр ямар нэгэн нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Хэрвээ бид нэр ингээд социализмын үеийн одоо нэг 60-70-аад оны үеийн кино хий гэвэл одоо тэр социалист нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн тухай хийж эхэлнэ. Тэгэхээр тэр нийгмийн дуурчил таарна. Өнөөдрийн тухай ингээд энэ 26 онд бид нар юу гэдэг нэг зүгээр нэг орон зураачийн тухай кино хийе гэхэд тэр хүн
26 онтойгоо л харьцсан шүү дээ. Тэгэхээр энэ нийгмэл бас ингээл аваад орж ирнэ өөрөө. Би одоо 90-ад оны ингээд нэг юм хүнд үед ингээд дуу муунууч гэсэн нэг тиймэрхүү байсан шүү дээ. Одоо жишээ нь би ингээл саяхан хүртэл ярьжсэн энэ нэг юм дуу байдаг шүү ингээл өргөн дэлхийн түмэн үдийг өрөөл биеэрээ туулаа гэхэд өрөөснүүд уйлдаг билүү үнчин явахтас дуулдаг билүү гэлтэй. Тэгээ тэр үед ингээд энэ дуу өөрөө бас тэр нийгэм ингээд хүнд тэ хүмүүс ингээд хоёр биеэрээ амьдрах хүмүүс ч гэдэм үү ингээд нэг биеэрээ амьдран ч гэдэм үү. Тэгэл одоо их хүчтэй улс төрийн дуунууд энэ төр гарч ирээл нийгмийн юм шүүмжтэй дуунууд энэ төр гарч ирээл те одоо л ингээд бас харьцангуй өөр байна шүү дээ. Тэр үед бол яг нийгэм шилжиж байгаа учраас тэгээд яг хоо зориг киноны зохиолыг ерөөсө дууны хоёр мөрнөөс сэтвлээд биччихсэн. Тэ тэр нь нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг. Тэгээ яг хоо ингээд хон хамтлагийн тэгэхээр чин ингээд хүмүүс яг уран бүтээлчд ингээд цаг үеийн тухай ингээд тойрч суугаад ярих зовлон жаргалын ерөөсөө кино урлаг гэдэг чинь хүний зовлон суурьтай урлаг шүү дээ. Зовлон суурьтай. Гол дүр нь ямар нэгэн зовлонд учирч ир тэр кино сонирхолтой болдог. Нэг зовлон туулж яж ухаачдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд дандаа л нэг зовлон жаргалын тухай ингээд ярьж яадаг. Тэгэд тэрний анхны зориг киноны зохиолын анхны сэтэл нь тэр дууны хоёр мөр буюу хүмүүс ихэнхдээ ингэж ярьдаг. Би бурхны зурсан зургаар амьдарч байна гэж тэ. Бид нар бурхны зурсан зургаар биш эрх мэдлийн зурсан зургаар амьдраад байгаа юм биш үү? Тэ. Бидний зургийг одоо ингээд нэг цонхны цаанаас тэ нэг эрх мэдл ингээд бидний хэрхэн амьдрах хэр их идж уух хэр өлсөх ч гэдэг юм уу те бид нэр ер нь аль позицэн дээр энэ амьдралд ингээд өрнөд ингээд дуусах хэрэгтэй юм бэ гэдгийг зураад байгаа юм шүү. Тэ гэд тэгээд тэр киног товчлох юм бол ерөөсөө л тийм шүү дээ. Бид бурхны зурсан зургаар амьдарч гин үү, эрх мэдлийн зурсан зургаар амьдарч гин үү. Бид болвол гэдэг л ийм кино. Одоо сая би энэ 101 кино хийлээ бас. Өнгөрсөн 100. Тэгэл бас л энэ тэнд ингэж ярьж явж байгаад ингээд одоо нөгөө өөрөө эцэг хүний хувьд одоо энэ нийгэм ингээд их бодлонтой байна тий. Тэгээ энд ингээ үр хүүхдээ би ямар нийгэмд үлдээх хүүч гэдэг юм инеж одоо ингээд бас бодно шүү дээ. Одоо хүний эцэг болохоор. Тэгээд нийгмийн дайсан гэж кино байсан. Нийгмийн дайсан. Тий. Яа тэгээ анхдагч санаа нөгөө сая яг зоригийг хоёр мөрнөөс зохиолыг гаргаж исэн гэдэг шиг. Тэгээ энэ киноныхаа зохиолыг болохоор заримдаа ийм том нийгмийн чанартай ч юм уу ингээд те юмыг энгийн юмнаас гараад ирэх тийм тохиолдол байна л да. Жишээ нь улаан малгатын үлгэрээс сэтүүлж кино хийгээд тий. Одоо харилцсан нийгэм ба сошиал нийгэм гэж хоёр тусдаа одоо би хоёр биеэр амьдрж эхэлж байна. Хүмүүс ингээд яг өнөөдөр ингээд амьд харилцаанд орохдоо нэг дүрээр биш. Тэр сошиалд ороод ирэхлээр дахиад нэг тэр амьдрал дээр байдгаасаа өөр дүрээр орж хандлага нь тий. Тэгэхээр ингээд сошиал гэдэг тусдаа нэг юм зэрэгцээ нийгэм гараад иржээ. За энийг улаан малгайд үлгэртэй холбох юм бол нөгөө чон байдаг ширэнгөө очоо одоо энэ сошиал юм шүү. Гэтэл одоо бид нар чинь ингээд миний хүүгийн зургийг шеэрлээд өгөөч ингээд лайк дараад өгөөч зүрх дараад өгөөч гэл нэг нэрүүгээ ингээд яагаал хүүхдүүдийнхээ зургийг тавиал мэдээллийг тавиал те тэгэл одоо түгээгээд өгөөч гэд эцэгчүүд бид нар ч одоо өөрсдөө гуйгаад идэг шүү. Энэ маань өөрөө хуушур арилтлаад ойроо оруулчихж байгаа юм биш үсттэй. Тэр ой дотор чон байгаа. Орчин цагийн сошиал ширэнгэн дотор одоо энэ маниакууд сууж байна ч гэдэг юм уу те. Тэднэрт ингээд бид нар өөрсдөө өгөөш бэлдэж өгöd байгаа юм биш үсттэй те. Гэтэл одоо улаан мадлгаат үлгэрийн чон эмээгийнх нь хувцсыг өмсчөөд яваад ингээд байгаад идэг. Гэрт нь орцсон байж байдаг те.
Гэтэл өнөөдрийн сошиалд одоо маш ухаалаг юм ярьж байгаа ийм тэ эмээгийн хувцастай хичнээн чон байгаа бол бид нарт ийм танигдахын аргагүй болцсон. Бүр одоо тодорхой хэмжээний хүрэл бүр тэр фанатуудтай ч болцсон. Тэр тэ ийм хичнээн чон байгаа бол чи дуудлахгүй. Чи жоохон. Ма зүгээр бичлэг хийгээд хавруу гэх юм байлаа. Би ч өдрөж харагдаа. Кино зохиолын тал дээр манай Монголын кино урлаг жоохон дутмаг байна гэсэн нэг ганц нэг тийм шүүмжийг би сонсч ирсэн. Гэхдээ яг энэ салбарыг би сайн мэдгүй, дээрээс нь салбарт яг өөрөө ажиллаж ирсэн туршлагач байхгүй. Тэгэхээр таныг бол энэ тал дээр илүү тий бас тодорхой мэдээлэл өгөх боломжтой болж ажиллаж байгаа болохоор тий гэж бодож байна. Яг би ингэж боддөг шүү дээ. Одоо ингээд 90 оноос өмнө бол одоо бид нар энэ уран бүтээлчдийг ингээд Оросд бэлдэх, Германд бэлдэгч гэдэг юм уу те. Гадаад дотоод ингээд мэрэгжлийн бүр салбар болгон дээр нь бэлддэг байсан. Яг тэгээ манайх одоо энэ хоёр нийгмийн шилжилт ингээд хийсэн нь бол ерөөсө бүх салбарт энэ ганцхан кино зохиол, кино найруулагч гэдэг юм уу те энэ салбар биш. Ер нь бүх салбарт нэг юм бүх юм тгээс эхлэх хэрэгтэй болсон баг гэж боддгийг. Шинээр дахиад эхлэх хэрэгтэй болсон баг. А дээрэс нь энэ нэг шилжилтийн одоо нэг юм үед одоо бид нар чи бүх юм зогсоол хаагдал ингээл хүмүүс зүгээр нөгөө хоногийн хоол өмсөх хувцсны төлөө ингээд нэг 10 жил 20 жил шахуу баг ингээд боллоо шүү дээ. Энэ хооронд маш их олон салбарт олон мэрэгжилтээр гээгдсэн. Тийм. Тэгэхээр одоо бол кино зохиолын хувьд бол асуудалтай гэвэл асуудалтай. Үнэхээр асуудалтай. Гэхдээ одооноос харин хайтахан болж ирж гинүү да гэж. Залуучууд гадаад дотоодод сурж гин, төгсж ирж гин, ирснээ одоо хэрглэж эхэлж гин. Тэ юу сурсан мэдснээ хэрглэж эхэлж гин. Тэгэхээр одооноос ер нь гэгээ татж байгаа гэж их өөдрөөр хардаг шүү дээ. Тэ. Ер нь бол аливаа асуудалд нэг 5 секунд зарцуулчих хэрэгтэй гэж би одоо залуучууд энтертэй явуудгийн. Яагаад гэвэл чиний анхны сонсож байгаа мэдээлэл чинь шууд чиний сэтгэл хөдлөлд хүрч байгаа болохоос тэ ингээд нөгөө тунгаагаагүй шүүлт төргөө байгаа. Тэрийг нэг 5 секунд нэг юу илээ гэд бодоход л тэ ари өөр хариулт гарчиж магадгүй. Эсвэл ихнийхэрээ ч байж магадгүй. Тэгвэл чи тэрэндээ бүр тунгаагаад ч яг л нэг хариулттай байна ч гэдэг юм уу те. Тэгвэл тэгэд чиний зөв. Жоохон нэг тийм анхаарчих хэрэгтэй юм болов уу гэж боддог байхгүй. Тэгээ яг 5 секунд. Тэгээ нэг 5 секунд бодоход л ингээд одоо жишээ нь юм байна штэ. Хуучин бид нар хүн өөрөө ер нь нөгөө нэг энэ манай гариг дээрх амьд биетүүд дотроос цорын ганц нөгөө үххээ мэддэг амьтан. Хизээ нэгэн цагт үхэн гэдгийг мэддэг. Тэ. Бусад амьтан бол тэрийг мэддгүй юм байна л да. Тэгэхээр хүн өөрөө ганцаараа ийм айдас суйртай амьт юм байна. Айдас суйртай. Хизээ нэгэн цагт үхэн. Миний ээж юм би өвдөхөд л тэ явчих үедээ, ингэчих үедээ гэд тэ. Ингээ ойр тойрны хүнд ингээд асуудал болоход л тэгчих үедээ яг л нөгөө төгсгөлийг мэддэг учраас ийм айдастай тэ. Гэтэл одоо бид нар ингээд энэ нөгөө шинэ нийгэмтэй боллоо шүү дээ, сошиал нийгэм гэдэг. Манайх ч одоо энэ ардчилсан гэдэг нэг нийгэм байна. Сошиал гэдэг нийгэм. Гэхдээ энэ дэлхийд даяараа нэг глобалны нэг нийгэм, дундаа нэг нийгэмтэй болчлаа сошиал гэдэг. Тэгээд ирэхлээр нөгөө хүн төрөлхтний хамгийн том айдас бол үхэл байсан чинь дараа нь зэвсэг боллоо. Тэ. Зэвсэг боллоо. Бид нар дайн байлдаа хийлээ. Одоо бидний хүмүүсийн одоо хамгийн эмзэг зүйл бол дайнууд. Энэ олон том дайнууд 1 2 дугаар дайн гэл тэ дэлхийн юм. Гэсэн чинь одоо энэ чинь глобалны болчлоо. Яг өнөөдөр бид нарт гар буу аюултай юу, гар утас аюултай юу болчихж байгаа байхгүй. Бид нар өнөөдөр тэ одоо энэ хүнийг энэ амьдралаас явуулахын тулд гар буу ашиглах шаардлага, зэвсэг ашиглах шаардлагагүй. Тий. Одоо гар утас тэрийг орлож болж штэ. Хамгийн аюултай нь
энэ зэвсэг чинь бүх хүний халаасанд байна. Гарбуу бол ингээ хитгэн хүний халаасанд байдаг. Бол гар утас бүх хүний халаасанд байна. Зүгээр энэ эзэмшиж байгаа хүн ямар ухамсараар ашиглаж ийн гэдэг нь л ямар сум хийж ийн тийшээ гэдэг нь л тэ. Тэгэхээр нэг юм хүмүүст соён гээгэрүүлэх сум хийж байгаа мó, нутхан өмүүлэх сум хийж байгаа мó. Тэ. Одоо энэ сошиал були мүли гэл ингээл залуучууд амиа хорлтморлч гэдэг юм уу тэ. Ингээл эн чинь тэгэхээр энэ талаасаа харах юм бол надад тэг санагдаад байгаа байхгүй юу? Гарбуу аюултай юу, гар утас аюултай юу? Одоо өнөөдөр бол тэ. Тэг бүх хүний халаас нь зэвсэг орцсон байна. Тэгэхээр энийг айгу ухаантай удирдах хэрэгтэй. Тэгэхээр энэ нийгэм өөр нэг 5 секундын тунгаах тийм чадамжтай байх хэрэгтэй. Тэр харманда гар утастай хүмүүс тийм айлт тийм. Waiting for the Barbarians гэдэг зэрлэгүүдийг хүлээх үгээд кинонд одоо та бас багаараа хүүхдүүдтэйгээ хамтарч ажилласан. Энэ дээр миний сонирхлыг татаж асуумаар санагдчихсэн зүйл нь олон улсын зах зээл рүү гарна гэдэг тэр болгон уран бүтээлч болгонд олдоод байдаг нийтлэг те амар хэлбэр завшаан биш. Энэ зам руу яаж та хөтлөгдөж холбогдож орсон бол гэдэг илүү сонирхолтой санагдаж байна. Магадгүй дараагийн уран бүтээлчд магадгүй залуу хүмүүс энэ яриаг үзээд сонсоод нэрээ бас ингэж холбогдож энэ боломжийг бас олж авч болох юм биш үү гэдэг тийм санаа сэтлийг аваасаа сонсоосаа гэдэг үднээс бас энэ талаараа бид нартай ярилцаач. Тэр яг уу манай нөгөө тэр англид оож үжиж байгаа ганч нэг биш та. Тэр чи одоо ингээ бас Холливуудын 10 гаруй кинонд бас их багаар ингээд оролцоо тоглоод ингээд явцсан те. Тэр нөгөө агентлагт хамрагддаг, тэр агентлаг нэг сайн ажилдаг. Тийм. Тэгэд нөгөө тэр киноны аудишнд пробонд орох гэж байгаа тухайгаа хэлчихсэн байхгүй юу? Ингээд ийм юу яаж байгаа гэдэг. Тэгээ бид нар тэнд нөгөө тэр чинь монголчуудын тухай кино биш байхгүй юу? Харин тийм. Би бол хараад шууд монголчуудын тухай кино байна гэж бодсон байсан баг. Тийм. Тэгээ нөгөө манайхан тоглоод зэрлэгүүд энэ төр гэдэг тэгэхээр монголчуудын тухайг ойлгоцоод байгаа. Тэр Нобелийн шагналт тэр зохиолч Кози болохоор нөгөө агуулга нь ингээд одоо юу гэмтэй цагаан харьцнууд л гэнтэй тийм. Энэ соёл нэвтрүүлэхт нэрээр уугуул соёл устгадаг. Уугуул соёлыг устгадаг. Уугуул иргэдийг ингээд нэг соёл руу глобалны болгож штэ юм болгож. Энэ нь өөрөө айгу буруу зүйл гэдгийг л дуурсан тийм кино байхгүй юу? Тэгэхээр тэрний аудишнд одоо манай ганч юмд ингээд тэнцсэн. Тэр чинь одоо дам монголчуудаас аваагүй штэ ингээд хятад мятад одоо ерөөсөө олон улсын эмэгтэй жүжигчид тэгэл бүгд л тэрэнд ингээд өгсөн байж. Тэнд нь ганч юмд тэнцсэн. Зохиол дээр өөрийнхөө омгийн уугуул иргэдтэй ярилцсан гэдэг юм англиар бичсэн яриануд, диалог, харилцан яриануд байгаад байдаг. Тэгээд ганч амиг сонгогдсон учраас бид нэр тийм санал тавьсан. Нэгэнт монгол хүн сонгогдсон юм чи энэ уугуул хэлээр ярина, уугуул хэлээр ярина гэдэг байгааг монгол хэлээр болгочооч ээ. Тэгвэл бид нарт одоо гол дүрийн хувьд ч тэр гол дүрийн эмэгтэйгийн хувьд ч гэсэн шинэ хэл сурахч гэдэг юм уу те ингээд нэг хоёр гэвлийн чинь нөгөө өмнөд Африкт хийгдсэн. Тэгэхээр нөгөө Африкууд хараа ингээд одоо энэ интернетэд монгол хэлээр айгүй сайн яриад байгаа. Тийм. Тийм энэ манай хэл чинь нөгөө юм хатуу Африк хэлтэй айгүй төстэй байхгүй. Тийм тэгэхээр ингээд мэдхгүй хоёр хэлийг мэдхгүй хүнд бол яг адилхан сонсогдноо. Тэгээ тийм болохоор монгол хэл дээр хийчихээ гэд монгол хэлийг санал болгосон. Тэгээ тийм учраас тэр манай жүжигчдийн тоон нэмэгдсэн баггүй юу? Гүрсэд гоо, цэрэнд авгаа, тэр хүү энэ гэлтэй ингээд олон дөрүүд татан орж ирж байгаа. Яг тэгвэл бид нар монгол хэллээр хийж болох юм байна гэмгүүд тэгвэл харьцаж байгаа хүмүүсийн монголоос авчирья. Тэр хэлийг монгол хэл рүү хөрвүүлэх манайх ч одоо
их баялаг хэл штэ монгол хэл чинь хүндэтгэлийн хэлтэй, цээрлэлийн хэлтэй, зүйрлэлийн хэлтэй тий хуучин монгол хэл одоо орчин цагийн хэрэглээний монгол хэлж гэдэг юм уу ингээд тэгэхээр тэр чинь ингээд орчуулга нь бол яг орчин цагийн хэрэглээний хэл дээр орчуулагдаад байгаа байхгүй юу аав өгсөн би зовж юм ч гэдэг юм уу тий тэгэхээр бид нэр одоо нөгөө монгол хэлийг ашиглаж байгаа учраас наа чи монгол соёлыг агуулахгүй бол наад хэл чи ярихгүй ярихгүй жишээ нь одоо тий монгол хэлтэн бүх хүмүүс одоо тэр кинон дээр ингээ гардаг сохор тоглон ихээр юм цөлд ахмад хүнтэй таарад шууд зовлонгоо ярьдаг. Тэгээд тэрэн дээр жишээний санал оруулж байгаа байхгүй. Энэ ингээ намайг нөгөө илүү өгүүлбэр бичсэн байна гэд яагаад илүү өгүүлбэр бичиж байгаа юм бэ? Чи яг л нөгөө өгснийг орчуулах хэрэгтэй гэд. Тийм. Тэгэхээр энэ нөгөө хэл өөрөө соёлгүйг юм бол ярихгүй. Тэгэхээр монгол хэлтний соёлд энэ хээр хөдөө сохор тоглон хүн ахмад хүнтэй таарад шууд зовлон ярих юм бол тэр ахмад хүн юу гэж ойлгох вэ гэхээр хөдөө ихээр галзуу солиотой хүнтэй таарчлаа гэж ойлгоно. Тийм болохоор яагаад ч туслахгүй. Харин хүнийг зовлонгоос их хурдан ангижруулчих магадгүй. Бүр хороочч магадгүй те. Харин мэдлэх юм бол мэдлсний араас ямар ч зовлон ярьсан монгол хэлтэн тэрийг зовж яваа юм байна гэж ойлгоно. Тэгэхээр мэдлэлт хүртэл ийм чухлаа манай хэлэнд. Дээрэс нь ингээд өглөө гэж ярихгүй. Манайх ч ингээм цээрлэлийн хэлтэй. Тэнгэрт дэвшсэн, бурхан болсон, өөдөө явсан те. Ингээд зүйрлэлийн хэлтэй. Би зовж ийн гэж одоо орчин цагийн хэрэглэнд л ингэж яриад байгаа болохоос ш дандаа зүйрлж ярьдаг те. Хүний нутагт үзэх юм уу үзэж үүлийн хүндийг үүрч явнаа ч гэдэг юм. Тэгэх юм бол тэр чинь ийм маш хүнд ийм юм үүрээд явж байгаа те. Тэг ийм үзэж харж болохгүй юмыг боломгүй юмыг үзээ явж ийн гэдэг чинь ингээд зүйрлэлээр бол маш их зовж байгаа гэдэг юмыг шууд л ойлгуулж байгаа. Гэх мэтчлэн нөгөө тэр орчуулган дээр ажилласан. Тийм цохол дээр нь монгол яригдж байгаа яриануудыг орчуулга монгол хэл рүү орчуулсан. Дүүл бас энэ чинь бас бүр гол юун дээр нь ажилласан бахна шүү дээ тий. Бид манай монголчууд бол ер нь нэлийн цөмд нь орж ажилласан. Тэр үеийг л бид нар чинь 20 монгол хүн олонний хэсэгт ингээ орно гэдэг тэд нар бүр юм ярьдагчгүй те. Гэхдээ тэрэн дээр хүртэл нөгөө царай төрхөөс өсвөлээд бид нар чинь нэг омгийнх гэхлээр адилхан харагдах хэрэгтэй юм хэрэгтэй гэдэг ингээ тэгсэн чинь манайх чинь нөгөө нэг Мороккогийн элчин гэж байхгүй. Тийм болохоор нөгөө Морокко маань өөрөө бас энэ юун дээр жоохон тийм хариуцлага энэ тал дээр жоохон сул. Тийм болохоор нөгөө визний хугацаа цагтаа гарахгүй марахгүй гэдэг асуудал байна. Эндээс чи ингээ 20 хэдэн жил авч явна гэжсэн чинь виз нь гараагүй. Гэтэл нөгөө кино групп маань бас биднэрт их гоё хүндэтгэлтэй хандчихсан. За тэгвэл нөгөө өвөр Монгол хятадууд болохоор визгүй шууд явд юм байна. Морокко руу зүгээр тасалбараа аваад явчих юм байна. Тэгэхээр өвөр Монголоос ингээд юу аяа 20 хүн аваад гэд тэгээд нөгөө Монгол багийг бид нар ахлаа шүү дээ. Тэгээ ангууд нь бид нар тэрэн дээр хүртэл бас жижигхэн амбиц гаргаад бид нар бол яг адилхан монголчууд. Гэхдээ өөр улсын иргэн шүү дээ. Өөр улсын иргэний өмнөөс бид нар нөгөө хариуцлага хүлээж ингэх бол айгүй хэцүү. Тэгээд та нарт ямар гаргалгаа байна гэдэг бид нар сүлдээ англиас зүгээр тэнд байгаа манай циркчд мэрэгчд те. Тэд нар бүрийг авчирсан шүү дээ. Бүр тэгж гүрийж заавал нэг монгол хүн ч гэсэн нэмнэ гэдэг тий. Тэр нь бол яг ингээ хэдий ийм олонний хэсэг гэж байгаа ч гэсэн бид нар тэнд нөгөө монголчууд нэг ийм олоолаа орж ирэх. Тэгээд бас манайхан тэр том киноны процессыг яг дотор нь орж нэг харах гэдэг юм. Тэгээ энэ нь айгүй чухал байсан. Асар там туршлага оруулсан баг. Чухал байсан. Тий. Тэр үед бид нар ч гэсэн ингээд яг хараймаа бодоогүй аль болох олоолаа очно гэдэг ямар сайндад өөр монголчууд төр хүртэл ингээд бид нөр өөр улсын адилхан монголчууд гэхдээ өөр улсын иргэний өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй яг дан монголчуудаараа ингээд яах хэрэгтэй байна гэж байгаа. Тэгээ эндээс нэг визний асуудал гарсан болохоор англиас авчижсэн байна. Бодит амьдралаас сэтүүлсэн кинонууд ер нь хэр олон байдаг бай таны бүтээлүүдэд? За ер нь ингэдэг штэ. Нөгөө цохол дээр ажиллаж байгаа, цохол дээр бичиж байгаа хүмүүс
бодит амьдралаас яг сэтгүүлсэн гэвэл миний итгэл. Итгэл. Тий, яг сэтгүүлсэн. Дараа нь би нэг 16 дахь хавар гэж нэг кино хийсэн. Тий. Тэр бас бодит амьдралаас cases ингэсэн. Гэхдээ бодит бус гэлээ гэхэд одоо жишээ нь миний зоригч гэдэг юм уу, одоо энэ нийгмийн дайсанч гэдэг юм уу те бодит биш гэхээр айгүй сонирн байгаа сте те бид нар нөгөө энэ амьдарч байгаа нийгмийнхээ тухай хийхээр тэр чинь бас л нэг тийм гэхдээ яг хүний түүх биографи гэдэг юм бол арай өөр л дөө. Тий. Тэгээ ихэнх кинонд нөгөө найруулагчийн амьдарч ирсэн түүх хандлага тэгээ бусдаас сонсч ирсэн мэдээлэл тэгээ тэрийг хүлээж авч ирсэн эмзэглэлч гэдэг юм уу тэр тэгэл гарцаагүй шингээл явдаг. Уран бүтээлч хүмүүстэй уулзаад ярилцгаар ихэнх нь ингэдэг байхгүй нэг юм. Уул нь надад нэг тийм цохол байгаа, уул нь нэг тийм төсөл байгаа. Нэг уул нь тийм дууны үг байгаа гэдэг ч юм уу. Хараахан уран бүтээл болгож чадаагүй л энэ. Гэтэ энэ их сайхан уран бүтээл болно гэд нандинаад хадгалаад боломж нь гарвал бас амьлуулчих гад ингээд аваад явдаг тийм нандин зүйлс байдаг тухайгаа хуваалцдаг л да. Тэр танд тийм ата нандин төсөл юм уу, цохол юм уу тийм хадгалж явж байгаа уран бүтээл байна уу? Байшт. Байшт. Ингээд одоо нэг төсөл намайг бүр спортын мастер уг нь дид мастер л та би одоо дидээ мартчихад байдаг юм тий. Мастер болтол одоо намайг аваа явцсан төсөл байна. Тий. Одоо 20 жил 21 дэх жилдээ орж ин да. Тий. Гэхдээ би тэрийг 1 жилч орхиж байгаагүй. Яг л ингээл явсаар юм байгаа л одоо өнөөдрийг хүрч байгаа. Байнга л тэр нэг араас явж идэг. Тийм төсөл байна. Солонгон зүгт гэж одоо нэрлсэн. Солонгон зүгт. Тий. Кино салбарынхаа одоо баг бүгд мэддэж шүү дээ. Гармагийн нэг алдартай, урт настай түүхэд одоо энэ л дээ. Аха. Тий. Энэ одоо миний одоо бүр нэг хэсэг болцсон. Одоо энийг би ингээ 20 жил яг үгүй 20 жил 20 жилийн өмнө энэгээр кино хийнэ гэж одоо явж илаа. Тэгээ одоо болтол ингээл явж л байна. Энэ хэн бэ? Хэр алдартай түүх. За энэ одоо ийм юм байгаа. Должингийн Дэмбэрэл гэж Монгол улсын анхны дэлхийн аварга спортын түүх. Тий. Манай одоо ингээд спортын түүхэнд ч одоо ингээ хүмүүсээс асуугаар та Монгол улсын анхны дэлхийн аварга ямар спортын ямар тамирчин байдаг вэ гэхэлэр шууд бүх боддог байхгүй. Тий. Бүхэл одоо. Тий, шууд бүх боддог. Аха. Тэгэхээр яг нь спорт бол жишээ нь алтан медаль авч иж яг алтан медаль авч иж төрийн дуулаа дуургадаг. Тий, мөнгөн медаль дээр төрийн талбай өргөдөг, хүрэл медаль дээр өргөдөг, тий, өргөдөг. Гэхдээ төрийн дуулал бол зөвхөн алтан медаль дээр дуургадаг. Тэгэхээр энэ 1971 онд энэ юунд Англид болсон, Йорк хотод болсон байт харвааны дэлхийн аваргад одоо энэ Должингийн Дэмбэрэл гэж эмэгтэй. Уул хүн нь бол одоо яг өнөөдрийн шиг энэ тамирчин гэдэг бол ийм тулцсан карьер биш байх үед урт цагааны гуталчин эмэгтэй. Тий, Англид очиж анхны дэлхийн аварга болж одоо Монгол улсын төрийн дуулалыг дуургасан түүхтэй. Анх удаа дэлхийд сонсгосон байж шүү дээ. Тий. Яг хоо энэний зүгээр яг кино болох ёстой гэдэг ингээд яваад байгаа. Нэгдүгürt яг дүр өөрөө ингээд нэг жирийн гуталчин байсан тий. Хоёрдугаарт одоо хүйтэн дайны яг оргил үе л дээ. 70-ны он 60-аас 70 он ч одоо яг оргил үе нь болчиход байгаа. Тэр үед одоо энэ социалист Монгол орноос тэр капиталист Англи оронд очиж байгаа тамирчид бол маш хязгаарлагдмал эрэхтэй. Жишээ нь одоо валют хэрэгжилж болохгүй хүч гэдэг юм уу тий. Тийм. Тэрнээс болоод одоо тэр шагнал гардуулах ёслол нь одоо юм парти мартитай тийм болсон байдгийн. Тэгээ тэр нэг 6 фунт стерлингийн такстай. Тэр мөрн байхгүй. Ингээд Монгол улс дэлхийд анх удаа төрийн дуулалаа дуурхахдаа эзэнгүү ингээд талбан дээр дуурхсан. Ийм гонигтай гэх юм уу те ийм харамсалтай ийм түүх байдгийн. Тийм. Тэгээ энэ хүний тухай кино хийнэ гэж би одоо яг 20 жил явж байна. Би ч одоо энэний судалгааг хийх гэж яваад энэ спорт руу ороод
Тэгээд бүр 10 гаруй жил бүр тамирчин болж яваад би ч одоо спортын дид мастер цолтой бүртэй. Тэгээд 20 эдтэй хүүхэд энэ Монголын Байтарууны холбоо дээр очиж ирсэн. Би энэ түүхээр кино хиймээр байна. Би энэ спортыг ингээд бүр детальны наривчлан мэдмээр байна гэдэг те. Одоо би холбоонд дээгүүр очихлоор миний түнрийн ажил нь сайн уу гэсэн нэг ах л очдгийн кино маань хийгдэг. Тийм л үү. Тэгэхээр цаг хугацаа зарцуулсан. Яг энэ төсөлтөд би ч одоо бүр ингээд 20 жил явцсан их хайртай. Тэгээ одоо эх жилээс ер нь хөдлөх гээд бид нэг гадны хамтарсан продакшн яатсан. Энэ маань их сайн мэдээнүүдтэй байгаа. Одоо тийм бид нар тэр 18 онд нөгөө зэрлэгүүдийг хүлээхүүд ажилласан нь бас бидний ажлыг маш урагшлуулахад нэлээд нэмэр болсон. Тийм одоо яг эхнийхээс нь ингээд тодорхой болсон юмнууд ярихад Крисманчс гэж 2 удаагийн Оскарын шагналтай зураглаач зургийг авахаа илэрхийлээд тэр гэдэг нэг баг маг нь нэлээ сайн бүрдэж явж байгаа. Тэгээ яг гадныхан бол энэ саяхнаас одоо хөдөлж эхэлж байгаа болохоор гадныхан бол их урт хугацаанд бэлтгэл ажил хийдэг. Тэгээд манай энэ киноны маань гол объект нь бас урт цагаан байх хэвээр. Тэгээд урт цагааны маань нураацсан. Тэгээ одоо биднэрт бас нөгөө их өндөр төсөвтэй болох гэдэг юм. Маш өндөр төсөв нөгөө англ бас их зураг авалттай тий. Тэгээд дээрэс нь бид нэр урт цагаанаа дахиад барих хэрэгтэй болсон. Тийм. Тэгээл ер нь ингээд ашлаад би одоо энэ төсөлд зориулсан цаг хугацаа их. Наваг нөгөө Мороккод явж исэн чинь тэр Майкл гэдэг энэ зэрлэгүүдийг хүлээх киноны ерөнхий продюсер нь. Тэгээ бид нэг орой нэг виноны үдшилэг хийсэн. Тэр нөгөө 11 орон бахаа оролцсон гэдгсэн. Тэрэн дотор хамгийн мундаг бүтээлч ажилласан нь монголчууд гэдэг. Бусад нөгөө орны уран бүтээлчд ингээл нислэг нь захиалал ирээл ингээл яваал ингээд яждаг. Биднэрт нэг юм тусгаал явсан. Цаг гаргасан бай пар юм аа. Тэгээ тэрэн дээр ингээд нөгөө чөлөөт яриа хийжсэн чи танд ингээд хийхийг хүсэж байгаа төсөл байгаа юу гэж надаас асуусан. Тэгээ би нөгөө нэг ярихгүй. Тэгэхээр чи одоо бас ч гэж 10 хэдэн жил байлаа шүү дээ. Одоо энэ 20 морь гэж биш. Тэгээ би одоо ингээд баг одлоо авахтаа гэж бодож байна дөө. Ингээ энэ их өндөр баажтай төсөвтэй. Тэгээ би одоо ингээ 10 хэдэн жил болцсон тий. Ингээд 13 жил явж байна. Гэтгсэн чинь тэр киноны продюсер нь дийдэг байхгүй. Хөө чи гармаа нэнд ерөөсөө ингээд хит гинэ гэдэг 13 жил гэж. Чи дөнгөж бодож штэ. Гэт тийм үү гэдгсэн чи би энэ Waiting for the Barbarous гэж зохиолыг энэ Козигоос зөвшөөрлийг аваад ингээд сугандаа авчиулаад гарч байхдаа яг маргааш хийх гэж юм шиг баярлж ирсэн юм аа. Зохиолын кино их зөвшөөрөл аваад ингээд. Тэгээ би 5 6 найруулагчтай ингээ хийх гэж оролцсон. Тэгээ болоогүй. Намайг Козигоос энэ зохиолыг аваад гарч яхад энэ киног хийх ёстой найруулагч нь энэ баг сургуульд ингээ картон үзээд тэгээ Google-тэй кино үзээд сууж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь надтай чацсан найруулагч байсан л да. Эсиро Куиро гэдэг Колумбийн найруулагч тийм тэр 2 удаагийн Канн шагналтай 2 удаагийн Оскар номинейт тэр мундаг найруулагч байсан тий. Тэр нь надтай чацсан тэгсэн чинь 30 жилийн өмнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр 30 жилийн өмнө гэхэлэр тэр найруулагч нь нэг 10-аад насны тухайн үед ингээд 10-аад насны хүүхэд баг сургуулийн хүүхдээсэн байгаа байхгүй. Тэгээд надад нөгөө нарига олгоод энэдэн болгоод тэгжсэн. Тэгэхэд би маргааш хийх гэж юм шиг аваад гарч яхад миний хийх ёстой найруулагч нь ингээд зайрмаг долоогоод хүүхэлдэйн кино үзээ сууж ирсэн ингээд боддоо чи гэдэг. Тэнгүүтээ над 13 жил чинь зүгээр бодох хугацаа асуудал биш чи энийг заавал хийгэрэй гэдэг. Тэгээ би тэндээс ахаад нэг тийм урам зориг авсан. Ямар гоё юм те. Хоёлаа ярилцлага өндөрлүүлье. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Таны хэлсэнчлэн өнгөрсөн бүх одоо уран бүтээлүүд сорилт байсан. Магадгүй та дахиад
олон сорилттой тулгархаар цаг хугацаа таны хүлээж байгаа баг тэр сорилт болгондоо амжилттай даван тулаасай гэж хүсье. Одоо жишээ нь яг саяын түүхийг ярьлаа шүү дээ, тийм. Ямарваа нэгэн зүйлд ингэж тухайн уран бүтээлчин гаргаж байгаа нөгөө тууштай байдал гэдэг бол мэдээж одоо яг та тэр ярьдаг тэр хувь тавилан гэдэг шиг тууштай байдлыг бол хувь тавилан хамгийн сайнаар шагнадаг бах. Тэр ч утгаараа таны яг энэ тууштай байдал яг энэ уран бүтээл Монголын урлаг, кино урлаг гэдэг зүйл дээр бас нэгэн хуудсыг эргүүлэх байхаа гэдэг тавтаас ярилцсахгүй. Тэгээд ирээдүйд зорж байгаа тэр бүх уран бүтээлүүдэд нь хийж бүтээгч байгаа ажлаас намгийн том амжилтыг хүсээд ярилцлага өндөрлүүлье да. За баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа. Амжилт хүсье.